Манай байгууллага болохоор 2004 онд анх одоо байгуулагдсан төрөмс байгууллага байна. Тэгээд хамгийн анх байгуулагдсан зорилго маань болохоор Asahi Sanni сэтгэлэг хөтөлбөр гэж одоо Японд байдаг. Тэр нь ямар ч хөтөлбөр ингээд тэгэхээр нөгөө одоо сонин тараанга сургалтынхаа төлбөрийг төлүүлээд бас нөгөө амьдарч байгаа байр орон сууцныхаа төлбөрийг төлүүлээд гэсэн ийм хөтөлбөрөөр оюутнуудыг сургадаг. 2004 онд байгуулсан. За мэдээж дээр нь бас Монгол Японыхон хоорондын харилцааг хөгжүүлэх Монголын оюутан залуусын одоо Япон улсад илүү эрчимтэйгээр суралцуулах гэсэн ийм зорилгоор байгуулагдсан. Тэгээ яг одоогоор эхэлж байгаа үйл ажиллагаа маань болохоор энэ Asahi Sanni сэтгэлэг хөтөлбөрөөр одоо голлож ажиллаад дээр нь мөн одоо янз бүрийн Монголд байгаа японочдыг хамарсан соёлын арга хэмжээнүүд, за дээр нь бас сургалтууд, бизнес сургалтууд, за бас хэлний сургалтууд гэсэн юм сургалтуудыг явуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. Asahi Sanni сэтгэлэг хөтөлбөр гэдэг нь болохоор 2005 оноос эхэлж байгуулагдаад яг одоогийн байдлаар манайх энэ жил 11 дахь ээлж явуулах гэдэг ингээд хүүхдүүдэд бэлдээд байж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр нь болохоор уг нь бол жилд 2 удаа авдаг гэж байгаа. Яг нөгөө Японд маань жоох эдийн засгийн байдлаас үүдээд жилд 1 удаа болж байгаа. Гэхдээ бас чаналгүйгээр одоо энэ жилийн байдлаар гэхэд одоо 20 оюутнууд тэнцсэн байгаа. Энэ 20 оюутан маань явах юм бол явсан оюутны мантай ингээд 100 гарах бас нэг юм амжилтанд хүрээд явж байгаа. Тэгээд очиод энэчнээс Японы хэлний мэдлэгтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж аваад гэхдээ мэдээж тэр бол тийм их өндөр зэрэг дэв шаарддаггүй. Анхан шатны мэдлэгтэй хүүхдүүдийг шалгаруулж аваад шалгалт өгүүлээд за зан чанар алив байдлаар одоо тохирно гэж авч үзэх юм бол цааш нь явуулаад тухайн хүүхд маань энэчнээс гарах одоо онгоцны төлбөр, за бас бизнес төлбөр гэж байдаг. Очиод дараа нь байр орон сууцны төлбөр, 2 жилийн одоо сургалтын төлбөр гэсэн энэ бүх юм төлөвлөлээд сургууль сурах гэсэн ийм тогтолцоо байгаа. Хамгийн гол нөхцөл нь болохоор манай Asahi Sanni одоо нөгөө хүрэх ажил гэж байдаг. Тэр сонин хүрэх ажил одоо ажлын гол нөхцөл гэж авч үзээ. Тэр нөхцөлөөр явна гэсэн. Очоод энэ хүүхдүүд маань анхан шатны Японы хэлний мэдлэгтэй хүүхдүүдийг авч болохоор юунд Японы хэлний сургууль сурна. Тэгэхээр эхлээд Японы хэлний сургууль сурахын тулд манай Монголоос 10 жилийн боловсролтой өгөх шаарддаг. Тэгэхээр 10 жилийн сургуулийн төгсөөд 1-р курс, за бас 2-р курсын хүүхдүүд ерөнхийдөө яг нас, за боловсролын хувьд шалгуураа хангаа явж байгаа. Тэгээд Японы хэлний мэдлэгийн хувьд болохоор жишээлбэл манай төвлөл гэхэд одоо 6 сар үдцсэн хүүхдүүд тэр тэнцээд явж байгаа л да. Тэгээ бүх сургуулиас манайх эсэлтэй авдаг. Ерөнхийдөө соёл эрдэм, тэгэл отон тэнгэр их засаг гэл маш олон сургуулиудаас хүүхдүүд явдаг. Дандаа 1-р курсын, 2-р курсын, 3-р курсын хүүхдүүд. За зарим тохиолдолд төссөн хүүхдүүд ч гэсэн байдаг. 20-26 нас заасан байна. Тийм. Тэгээд төссөн, тэгээд 26-аас дотоош авах юм бол явж болно. Явж исэн оюутнууд ч зөндөө байгаа. Тэгээд цаашаа өөрсдийнхөө хүссэн мэдлэгээр суралцаад магистр, бакалавр гэх мэт одоо суралцаадаг явж байгаа юм зөндөө байгаа л да. Бичвэрэнтэй сонгон шалгаруулалт гэж байна. Энэ маань анкет бөглөөд тухайн хүүхдээ тийм ерөнхий байдлыг хараад за тэгээд тэрэндээ тэнцэх юм бол дараа нь манайхаас явуулдаг бичгийн шалгалт гэж байна. Одоо Монгол Хэлний төлөөлөгчийн байгууллага байна манайхт маань. За тэгээд тэрний дараа ярилцлагын шалгалт гэж байна. За тэгээд энэ 3 шалгалтанд тэнцэх юм бол дараа нь Японоос хүмүүс ирээд тэгээд яг эцсийн шалгалтыг авдаг. Тэр нь болохоор ярилцлагын шалгалт аа. Шалгалтыг цаад Asahi Sanni улсууд авдаг учраас ямарваа нэгэн одоо нэг тийм
нэг янз бүрийн жоохон ташаалалтууд байдаг шүү дээ. Тийм их юм бол ерөөсөй байдаггүй. Жишээлбэл одоо манай сургуулийн төвд 6 сар сууснараа ч гэдэг юм уу. Одоо нэг жоохон тийм суусан ч биш шуугаагүй ч гэсэн хоёрын хооронд ингээд явж байгаад танаас суусан гэсэн байдлаар ингээд явна гэдэг юм бол энэ манаас жоохон өрөөсгөл алгах болчихно доо. Хамгийн гол нь хувь хүн маань айгуу сайн хичээгээд ингээд яах юм бол хаач бойлоо сурсан ялгаагүй явж болно гэсэн. Яг нь манай сурсны онцлог гэх юм бол мэдээж энэ асаагийн сонир явуулахын тулд одоо 4 шалгуур байдаг. Энэ 4 шалгуурын эхний 2-3 шалгуурыг бол бид нар манай Монгол ажилчид авдаг. Тэгэхээр тэр шалгалтыг авдаг, тэр явуулдаг энэ багш нар одоо ингэж хичээлийн заана гэдэг нь бас тухайн талаар мэдлэгийг бол маш их өгч ийн гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь энэ хүүхд маань нөгөө 2 жил очиод зүгээр нэг сурах биш, ажиллангаа суралцах гэдэг утгаар яг одоо нийгэмд гарах хувь хүн гэдэг утгаараа зан чанарын хувьд тохирохгүйгүй гэдэг хүний ерөнхий байдлыг нэлээд авч үздэг. マナーに続いてここからは法律について学んでいきましょう。日本で生活する以上、日本の法律を守らなければいけません。 Ер нь бол асаа чинь Японы одоо нэг 4 том хэвлэлийн топ хэвлэлийн хэвлэлтэй. Тэгэхээр маш их нэр хүндтэй тийм том сонины газар бол. Гэхдээ орон даяар хэвлэгдэж тараагддаг. Гэхдээ манай хувьд болохоор Япон нөгөө баруун бүс гэж хуваагдаад тэрний одоо зүүн бүст нь манайхтай хамтарч ажиллаж хүүхдүүд маань дандаа зүүн бүс буюу яг нөгөө Токио, Сайтама, Йокохама гэсэн төв хэсгээр явдаг. За хагас зэрэгжилтийн байдалтай ажилдаг гэж ойлгож болно энэ асаа сонь маш хариуцлагатай хүнд одоо нөгөө мэдээллийг цагт нь үнэн зөв мэдээллийг хүргэж яана гэдэг нь өндөр хариуцлагатай ажил гэж японочууд өөрсдөө үнэлдэг л дээ. Ерөнхийдөө тэр одоо ажиллаж байгаа тэр асаагийн сонины талын хүмүүсээс ч гэсэн харж байхад одоогийн нэртэй корпорацийн бүсүүдийн захирлууд ч гэсэн бага одоо залуу насндаа иймэрхүү асаагийн ажил хийж байгаад тэгээд одоо амьдралын төсвөр төвчээр хатуужил сууж өөрөөсөө энэ замдаа хүрсэн гэсэн юм хүмүүс яриа их байдаг л да. Тийм учраас энэ ажилтг бол их өндөр тавьдаг. Тэр утгаараа хариуцлага өндөртэй. Шууд босоод 1 цагт 2 цаг сонин тараана гэдэг маань тэр хүн ажлынхаа байранд ойрхон байхгүй болохгүй гэдэг утгаараа шууд ажлынхаа байрны дээд талд өөрсдийнх нь амьдрах байр гэдэг. Ерөнхийдөө сонины газраас бүх юм шийдэд төвчтэй. Хамгийн эхлээд энэ хүүхдийг тэтгэлэгт хамруулахын тулд хаана ажиллах вэ гэдэг асуудал эхлээд шийднэ л дээ. Тэгээд тэр асуудлаа шийдчих юм бол дараа нь шууд тэр нөгөө ажиллах газраас нь ойрхон сургуулийн сонгоо. Ажлын маань ачаал жоохон хүндэлтэй. Нөгөө Монгол болохоор сончин өдөрт 1 дугаар гардаг бол Японд 2 дугаар гардаг. Өглөөний сонин, өдрийн сонин гэж байдаг. Өглөөний сониг Япон хүмүүс маань өглөө 6 цагт унших хэрэгтэй. Тэр 6 цагт унших хэрэгтэй сониг гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй. Гэрийнх нь хаягаар гэсэн. Тэгэхээр тэр одоо сониг хүргэх улсууд маань шөнийн 1 цагаас за нөгөө газраас хамаарат 4 цаг 5 цаг хүртэл ингэж ажил хийж сонингоо тараадаг л да. Тэгэхээр шөнө нь бол тэгэхээр нэлээд ачаалтай байх нь тийм ээ. Тийм учраас хичээлийн бас манай тэр нөгөө тэтгэлэгт холбооноос одоо нэг сургуультай зөвлөлүүд тийм ээ. Хичээлийнхэн цагийг хайлуулах өглөөгөр богинохон байдлаар яриад оройн сонин тарах нөхцөл болцоогоор нь хангаад гэсэн мэтлээ байдаг. Гэхдээ одоо дан одоо ажил хийлгэхэд байдаг юм биш үү гэж бол хизээч ойлгож болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр их хүртэл ингээд энэ амжилтын юмнаас ингээд харж байхад манай асахигаар явсан оюутнууд маш их одоо тэр сургуультаа бас манлайлж тийм бусад хувийн зардлаас ирсэн оюутнуудтай харьцуулахад уралдаан тэнцэн юмдаа маш их идэвхтэй оролцоод одоо байнгын одоо нөгөө манай одоо тайлан мэдээг явуулдаг л да. Сарын ирц тэгэл одоо нөгөө идэвх байдал гэх бүх юм дээр бол маш сайн гялцж амжилт үзүүлж явдаг юм байна. 実際に販売店で働く小学生に日本のことについて聞いてみました。街に走っている車たちがみんなきれいというか汚れてないへこんだりした車が走ってないで街の中はゴミとかは落ちてなくてきれいのにすごいなってびっくりしたことがたくさんあります。 Ерөнхийдөө өнөөдрийн байдлаар манайд одоо 100 гаруй оюутан явлаа гэхэд Монголд ирж ирсэн 20 оюутан л дандаа бусд нь үлдээд өөрсдийнхөө замаар одоо сургуулаа төгсөөд өөр сургууль төвшин суралцаад Монголд инженерээр суралцчихсан бол инженерийн чиглэлүүд чинь магистр, мастер сурд юм уу? Аль эсвэл бүр ажилд орж байгаа оюутан ч хүртэл байна. Энд чинь ажилд ороод үлдээж байгаа. Тэгээд
яг одоо нэг жилийн өмнө хүртэл байна уу да үлдэж одоо болдог байсан бол одоо өшөө олон оюутан арынх нь оюутныг явуулах боломжоор хангахын тулд өмнөх оюутан аль болох төгсгөөд тэр одоо хугацааг нь дуусгаад гэсэн юмыг одоо манай зүгээс шаардлагыг тавьж байна. Манай дээр захирлууд одоо сонгон шалгаруулж байгаа хүмүүс маань Монголд одоо 2 удаа ирдгэлтэй нэг хүүхдээ яахаш тэгээд ирээд эцэг эхчүүдтэй нуулзсан сургуулаар нь одоо очиж ямар хөө байдалтай байна гэж үзэн тийм ээ. Тэгээд тэр танилцуулсныхаа дараа очиод зөвхөн одоо ажилуулад бай гэж бодоггүй, зөвхөн одоо сурах одоо Японы хэл үзүүлэлттэй гэж бодоггүй. Японы соёл зан заншилтай танилцуулах гэдэг үгнээсээ маш их гоё арга хэмжээнд зөвхөн байгаа. Одоо сумо үзүүлэгч гэдэг юм уу, за Диснейленд үзүүлэгч гэдэг юм уу, ямар ч хэсэг Японы одоо энэ суралцах хугацаанд нь бол энэ том аялын одоо бүс нутаг газруудаар нь бол аялуулдаг. Тэгээд энэ хүүхд маань хамгийн гол онцлог гэх юм бол юу вэ гэхээр яг энэ чинээс одоо хувийн зардлаар явж байгаа оюутнуудтай харьцуулах юм бол яг 100% бол биш л дээ. Гэтэ ерөнхий одоо дийлэнхэд ингээд харьцуулаад үзэх юм бол маш их одоо амьдрал сурцаж бие дааж ирдэгтэй энэ хүүхд. Шүн босч ажиллаад тэрүүгээр өөрөө бүх юмаа зохицуулаад ингээд явна гэхлээр цагийн хуваарлалт, мөнгөний хуваарлалт, хүнтэй харилцаа ерөөсөө л эн чинь Японы нийгэмд орол Япон хүмүүстэй харилцаа ингээл ажиллаад явж байгаа юм чинь одоо ерөөсөө хүнтэй яаж хэрхэн харьцах вэ, хэрхэн ажиллах вэ, ажилдаа яаж хандах вэ, яг л одоо хүнд таалагдах уу тийм ээ. Тэр бүх юмнуудыг суралцаад ирдэг учраас энэ бол Монгол байгаа 2 жилдээ бол харьцуулшгүй том боломжоо гэдгийг оюутан залуустан бол бардам хэлэх байна та. 夏の暑さにはちょっと寝れにくいです。はい。夏は湿気が多くて日本の場合は、蒸し暑いというかサウナみたいに感じます。僕たちはモンゴルは乾燥しているからサラサラという空気なんで全然違います。Энэ тэтгэлэг маань яг очоод нэгдүгээрт нэг хэсэг нь болохоор бэлэн мөнгөөр бэлэн йенээр олгогдно. Дараачих нь болохоор байрны төлбөр энэ шууд олгоод өгч байгаа. Дараачих нь болохоор сургалтын төлбөр. За тэгээд мэдээж эрүүл мэндийн даатгал, бусад янз бүрийн арга хэмжээнүүдийн зохион байгуулсны төлбөр гэдэг. Ингээд бүх юмнууд оролцуулаад иймэрхүү байдлаар олгогддог л доо. Тэгээ яг нийт байдлаар нь ингээд тооцоод аваад үзэх юм бол жирийн нэг одоо нийгэмд ажиллаж байгаа Япон хүний цалинтай тэнцвэрц цалин. Өөрөөр хэлбэл яг одоо дүнгээр тоо дүнгээр хэлэх юм бол 240 гаруй мянган йений цалин авч ажил. Гэтэ яг хуу энээсээ тэр нөгөө байр орон сууц сургалтын төлбөрийн суудачлаар нэг хүний гар дээр яг сард бэлэн олгогддог болохоор нэг 100 гаруй мянган йен. Энээсээ хамаарат өөр байгальтай мэдээж зарим оюутнууд бол за хөрөнгө мөнгөөр ярих юм бол зарим нь машинтай болоод ирлээ л гэдэг, зарим нь за байр сууцны мөнгөтэй болоод ч гэдэг юм уу. Юу юунаас илүү хамгийн гол хөрөнгө оруулалт болохоор энэ хүн амьдралын сургамж, амьдралын ухаан хайрлаж байгаа 2 жил байгаа. Энэ маань хамгийн том хөрөнгө оруулалт байгаа. За тэгээд эргэж ирээд ямар ч хүнтэй харилцаж чинь ямар ч одоо газар очиод хүнээс өвдөл сурна гэдэг чинь болохоор хамгийн том чухал зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ухаанд суралцаад иж байгаа хүн учраас энэ чинь ирээд бол ямар ч гэсэн амжилттай хөдөлмөрж ажиллаж байгаа. Манай дэс суулгаас харахад. За наацх нь гэдэг юм бол Монгол Япон төв тий. Тэгэл Японы элчин сайдын яам. За нөгөө Сөрөг Монгол корпорац гэдэг дандаа Японы одоо нөгөө том хөрөнгө оруулалттай байгууллагууд ажиллаж байгаа. 販売店にはこんな先輩たちがいます。何か悩んだ時は相談に乗ってもらいましょう。きっと良いアドバイスがもらえるはずです。 Япон хэлтэй хүүхдүүдийг аваад тэр хүнийг Японд очиод Япон хүмүүстэй хэрхэн харилцах вэ? Ажлын талбар дээр хэрхэн ажиллах вэ? Хүнтэй хэрхэн харилцах вэ? Тэр Японы одоо өндөр нийгэмтэй бие хэрхэн авч явах вэ гэдэг талаар нэгдүгээр цаадаг. Хоёрдугаарт энэ оюутан маань очиод мотоцикл за тэгээд бас нөгөө ундаг дугуй унаж одоо тэрэн дээр сонингоо ачиж үүрээд ингээд хараад учраас тэрийн манах жолооны дүрм заадаг. Монголчууд зөвхөн монголчууд биш Вьетнам, Хятад гэдэг энэ нөгөө Азийн орнуудаас маш их оюутнуудыг авдаг. Сүүлийн үед тэр Асагийн сонины улсууд болохоор Монголын одоо оюутны тоог нэмэгдүүлье гэдэг юмыг маш их ирж за тэр одоо төлөөлөгчийн газар ямархуу байдалтай ажиллаж байгаа. Яагаад тийм хүмүүсийг одоо явуулж байгаа гэсэн байдлаар манайхыг одоо тэр хятадын төлөөлөгчийн газар ч гэдэг юм уу, Вьетнам төлөөлөгчийн газрын хүмүүс ч гэсэн ирж үзэжсэн удаатай л да. Тэгэхээр манай монголчууд бол тэр чинээгээр Монгол оюутнууд манаас нэр хүнтэй авч явж чадж байгаа. Маш их амжилт үзүүлж чадж байгаа.
эхний 3 сар бол маш хэцүү байсан гэж ярьдаг. Тэгээд эхний 3 сарыг л давчих юм бол дараа нь юу ч биш гэж ярьдаг л да. Тэгээд эргээд ингээ энэ 2 жил тарахад маш их өндөрлөг төрсөн. Үнэхээр их замыг туулаад тий өөрөө өөртөө маш их том хөрөнгө оруулалт одоо хийжээ баярлалаа гэсэн хүмүүс л нэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас хийж байгаа ажлаараа бас бахархаад хааштай ч гэсэн олон одоо оюутныг явуулах юмсан гэж бодож хичээж явдаг.